Сайн байцгаана уу? Та бүхэндээ админ цэцэнд хэрэглэгчид хязгаарлалт тавих боломж бол нэмэгдсэн талаар заавал видеог хүргэж байна. Үүний тулд та тохиргоо цэцэн дотор ерөнхий тохиргооноос админ систем дээр хэрэглэгчийн хандлт дээр хязгаарлалт хийх хэсэг чекийг чеклэх хэрэгтэй. Дараагаар нь админ цэцний хэрэглэгчид хязгаарлалт тавих эрх бүхий ажилтнанд хязгаарлалтын эрхүүдийг нэмж өгнө. Тухайн эрхүүд нь 1022-30-аас 1022-34 хүртэлх эрхүүд байгаа юм. Эдгээр эрхүүдийг нэмж өгснөөр хязгаарлалт хийх эрх бүхий ажилтнанд хязгаарлалт гэдэг тав нэмэгдэж орж ирнэ. Үүний дараагаар хэн гэдэг хэрэглэгчид хязгаарлалтыг тавьж байгаа хэрэглэгч рүү орон хязгаарлалтыг нэмж өгнө. Үүсгэх товчийг дарснаар хязгаарлалтын төрлүүдээс сонгож хандах IP хаягаар, ажиллах цагаар, ажиллах өдрөөр гэх 3 төрлөөс сонгож өгнө. Хандах IP хаягаар та ямар IP хаягийг зөвшөөрөх юм уу, эсвэл татгалзах юм уу гэдэг сонголтоос сонгосноор тухайн хэрэглэгчид энэ IP-наас зөвхөн зөвшөөрөгдөнд бусад IP хаягнаас хандах боломжгүй болох юм. Жишээг харцгаая. Хязгаарлалт тавигдсан хэрэглэгч систем рүү нэвтрэх орлого хийх үед энэ IP-наас хандлт хийгдээгүй байна гэсэн мессежийг өгч байна. Харин тухайн хэрэглэгчийг энэ IP-наас татгалзаж байгаа тохиолдолд зөвхөн энэ IP-наас хандах зөвшөөрлгүй болох юм. Татгалзсан тохиолдолд тухайн хэрэглэгч систем рүү нэвтрэх орлого хийхэд нэвтрэх боломжтой болж байгаа. Үүний дараагаар хязгаарлалт хэсэгт хязгаарлалт тавигдсан жагсаалтууд харагдаж мөн үүнийг устгах боломжтой. Мөн түүх хэсгээр тухайн хэрэглэгчдээр хэн гэдэг хүн хязгаарлалт тавьсан гэдэг түүхийг харах боломжтой байгаа юм. Мөн хэрэглэгчийг ажиллах цагаар буюу ажлын цагаар нь хязгаарлаж болно. Үүний тулд та цагийн сонголтыг ажлын цагаар буюу өглөө 9-өөс орой 18 цаг хүртэл хязгаарлалт тавья гэж бодъё. Энэ үед ажлын цаг дууссан тохиолдолд хэрэглэгч нэвтрэх үед 18 цаг 16 минутанд систем нэвтрэх гэж тохируулаагүй байна гэсэн мессежийг өгч байгаа юм. Мөн та ажилтныг ажлын өдрөөр буюу ажиллах тухайн гаригуудад хязгаарлалт тавих боломжтой байгаа. Жишээлх юм бол ажлын өдрүүд буюу 1-ээс 5 дахь өдрүүдэд мөн тухайн ажилтан хэрвээ хагас өдөр ажилладаг бол бям гарагтман хязгаарлалтыг зөвшөөрөх боломжтой. Ингэснээр тухайн ажилтан маань систем рүү ням гарагт нэвтрэх үед нэвтрэх боломжгүй. За ингээд ажлын өдрүүдэд зөвшөөрсөн учраас хэрэглэгч маань систем рүү нэвтэрч чадаж байна. Харин энэ гаригуудад хязгаарлаж татгалзаж болно. За энэ гаригуудад татгалзаад зөвхөн ням гарагт зөвшөөрнө гэсэн тохиолдолд хэрэглэгч маань систем рүү нэвтэрч чадахгүй юм. За зөвхөн ням гарагт систем рүү нэвтрэхийг зөвшөөрнө гэсэн тохиолдолд бусад гаригуудад нэвтрэхэд эдгээр гаригуудад хязгаарлагдсан байна гэсэн мессежийг өгч байгаа юм. Иймээс та хэрэглэгчийг эдгээр төрлүүдээр хязгаарлах боломжтой байх нь за мөн хязгаарлалтыг устгах боломжтой. Энэ хэрэглэгчдэр хизээ хязгаарлалт тавигдсан эсхийг түүх хэсгээс харна. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.